Сайн байцгаана уу? Энэ удаа саяхан гарч дууссан нэгэн сонирхолтой анимыг бэлтлээ. Кеничи Ямада амьдралынхаа ихэнх хугацааг тоглоомонд зориулсан. Тэрээр нэгэн нууцлах хүсэлт хүлээн авах ба эргэлзэлгүй хамгийн хүнд төрөл болох тамийн гормыг сонгоно. Гэтэл Кеничи Ален гих тариачин болж өөр ертөнцөд дахин төрдөг. Түүнийг нарийн төвөгтэй систем олон хүнд хэцүү даваанууд хүлээж байв. Манай сувгийг үзэж байгаа нийт хүмүүсийн 80% subscribe дарахгүйгээр үздэг юм байна. Тиймээс анима эхлэхээс өмнө лайк, subscribe дарж дэмжээрэй. Баярлалаа. Ингээд аним руугаа орцгоё. Ален Гранвилл гүнгийн эзэмшилд ирэн охиных нь хувийн зарц болсон байв. Зарц нартай хамт хооллон зарц үйлчлэгч нарын ялгааг асуухад зарц нар гэр бүлийн гишүүнд тооцогддог талаар хэлнэ. Аленч аав нь яагаад тэгж их баярлаж байсныг ойлгоно. Гүн түүнийг шидгүй талаар хэлэхэд түүний охин би шидтэн гэж өнгөрнө. Харин ахыгаа сэлэмчин гэхэд аав нь чадварынхаа талаар битгий хэлж бай гэж уурлахад бага ах нь би ганцаараа чадваргүй гэж уйлна. Ален үдээс хойш амралттай гээд хотоор явхаар гарна. Адал явдал хайгчдын бүлгэмдэр ирэн бүртгүүлж болох уу гэхэд 12-оос дээш настай байх шаардлагатай гэв. Мэдээлэл цуглуулахаар самбар дээрх хүсэлтүүдийг харж байтал нэг нөхөр энд хүүхэд байх газар биш шүү гин. Аленч түүнээс шидийн араатнуудын талаар асуухад өндөр зэрэгэлттэй мангасууд цагаан луугийн уул хаваар цугладаг гин. Мадаграш гих мангасыг яагаад устгадаггүй юм гэхэд тэр маш хүчтэй бас хурдан болохоор аюултай гэв. Цагаан луугийн талаар асуухад аимшигтай их хүчтэй тэр ууланд метрилийн орд байдаг болохоор олборлохын тулд шагнал нь өссөөр байгаа гэв. Аленч амралтынхаа өдөр хотоос гарan ойр хаваар мангас агнахаар явна. Хавкийг олноор дуудан мангас олуулахаар явуулна. Тэдний нэг нь гоблинуудыг олсон байв. Таамаагаар дайруулан харин эрвэхээгээр тэднийг унтуулснаар ялж чадна. 5 гоблин устгаснаар 1000 оноо нэмнэ. Дээрээс нь тэдний шидийн чулуунуудыг цуглуулна. Үргэлжлүүлэн мангасуудыг агнаж явсаар орой болно. Цааш явцгаая гэхэд шувуунууд нь харанхуйд харж чадахгүй ба төөрснөө ойлгоно. Ален төмрийн дархнаар шидэхэд ашиглах төмөр бөмбөлөг хийлгэн авна. Нэгэн оройтож ирээд ахлах зарцад баригдчихна. Гүн түүнийг амралтын өдрөөр юу хийгээд байгааг нь асуухад би бол бодон агнагч Роданы хүү. Хотын ойролцоо ан хийсэн гэдгээ хэлнэ. Гүнч төрлөх зангаа орхиж чадахгүй байх гин. Ахлах зарц гэр бүлийн нэр хүндэд муугар нөлөөлөх учраа ангансан амьтныг чинь Гранвилл гэр бүл худалдаж авч байе гэв. Аленч дахин ан хийхээр ойд байж байтал Хавк түүнийг орилон дуудана. Яваад очтол бүлгэмдэр таарч байсан аялагчд байх ба нэгэн шархатсан харагдана. Ален дуудах шидэ ашиглалгүй гоблинуудыг устгана. Эмчлэх ургамал ашиглан түүний шархыг эмчилнэ. Яаж талархлаа илэрхийлэх талаар асуухад өөрийнх нь талаар нууцлж энэхүү бичлэгийг хийхэд хамтран ажилласан Rival Store-той баярлалаа. Энэ газар маань бүх төрлийн маус засах, механик кейбордны свич солих, чихвч засгаас гадна хэсгийн эвдэрч элэгдсэн зүйлсийг сольдог. Мөн маусны наалт, мауспад бүх төрлийн хэрэгслийг авч явахд зориулсан хамгаалтын уут, хайрцаг гэх мэт дагалдах хэрэгслүүд байдаг ба энэ хаягуудаар нь ороод сонирхоод үзээрэй. Баярлалаа. Мөн зэрэглэлийн чулуу цуглуулж өгөхөөр болно. Гүнгийн гэр бүлийг хооллон суухыг хараад гинийхнээс нь ч баг мах идэж байгааг гайхна. Эзэгтэй шинэ оны баяр болох гэж байхад бодон гаргаж чадахгүй нь гэхэд гүн энэ удаад яах ч аргагүй нь гин. Гэтэл Томас дараа цагаан бууг бариад ирээч гэхэд Сэшил надаар дамжуулж түүнд тушаал өг гин. Эзэгтэй түүнд хэцүү байлгүй дээ гэтэл Ален ойлголоо гэв. Ален цас ухан өрх бэлдэж байтал Хавк цагаан бууг олсон байв. Мэлхийн өдөр түүнийг өрхтөн дагуулж явсаар бэлдсэн нүхэндээ оруулж чадна. Цагаан бууг харсан зарцнаар сандралдан ирэхэд түүний доороос Ален Томас эрхмийн тушаалаар цагаан бууг барьж ирлээ гин. Түүнийг харсан гүн ийм хүүхэд яаж авьяасгүй байх юм. 8 настай байж зэрэглэлийн мангас агналаа. Дахин шалгуул гэв. Ахлах зарц түүнийг анчин болгохоор болсон талаар хэлнэ. Цалингэн нэмж 100 мөнгөн зоос болгоно гэв. Аленч тус бүрийг нь худалдаж авч байхаар тогтмол цалин өгсөн дээр гэж байгаа юм уу? Хэдэн хоол болох юм цуглуулад бусад үед нь чөлөөтэй гоблин агнж чадах нь гэж баярлтал. Ахлах зарц анчны ажлаа 7 хоногт нэг удаа хийхэд болно гэв. Ален Сэшилтэй хамт ахыг нь тосно. Ах нь академийнхаа амралтаар ирж байгаа байв. Ален авраг дахиа болон мэлхий агнаж авчирна. Ахмад болон залуу эзэн Михай нарын тулалдаж байгааг сонсоод үзэхээр ирнэ. Михайч түүнийг хараад тулалдаж үзхийг хүснэ. Гүнч зөвшөөрөн тулалдахаар болно. Тэднийг тулалдаж эхлэхэд эзэгтэй санаа зовон харахад Ахмад Михай 1 жил академид явж олон төрлийн сургуулилт хийсэн. Академид яваагүй хүнд ялагдана гэж байхгүй гэв. Ахмадын хэлсэн ёсоор Михай ялна. Дүү нар нь түүнийг илүү хүчтэй болжээ гэхэд зуны амралтаараа даанжин орж байсан.
бас сэлмийн мастер Двергээр заалгаж байгаа гэв. Хэд хоногийн дараа Михай буцаж Ален Актем дээрээс нь даанжон байгаа гэхээр гоё юм аа гэж бодно. Гравил гүн дээр Карнел гүн ирэх ба тэр нь цагаан лууны уулын нөгөө талд байх нутгийн захирагч байв. Бэлдсэн хоолыг амсан амттай юм энэ бодонгийн мах уу гэхэд тийм ээ гэв. Яг үнэндээ тэр нь эвэртэй тулаа мах байв. Цагаан лууны ууланд метрилийн судал байдаг ба хоёр захирагчийн газар нутагт аль аль нь уурхайтай. Цагаан луу 100 жилд нэг удаа байрлалаа сольдог учраас одоогоор Гравил гүнгийн тал хэцүү байдалд байгаа гин. Ямар шалтгаантай ирснийг нь асуухад баг охин шинжилгээний ёслолд оролцсон Азар авьяасгүй байсан гэж баярлан инээн. Аалынч авьяастай байж болохгүй юм уу? Язгууртнууд ч сони юм а гэж гайхана. Аалын амралтын өдрөө нөгөө аялагчдтай уулзах ба сэт зэрэглэлийн магсуудын талаар асууна. Нөгөө хэдэн ч гайхан аюултай гэдгийг нь мэдэж байна уу гэхэд тийм болохоор л та нараас асууж байна гэв. Нөгөө хэдэн ч зэвсгийн дэлгүүрт агуулж ирэн Аалын нүмерэг сонгон авна. Аалан ойд явж байгаад унтаж буй орктой таарна. Тамаагаар дайруулсаар буулгаж авснаар сэт зэрэглэлийн шидийн чулуу олж ав. Цааш яван сэт зэрэглэлийн хоёрт цох руу тамаагаар дайруулсан ч түүний хатуу хуягт огт нөлөөлдөггүй. Ирвэхийн тоосонцруудын ачаар ухаан алдуулж арай гэж ялна. Аалан Сэшилээс гун шидийн багшаас нь шид ашиглаж чадах үгүйгээ мэдхийг хүснэ. Гэтэл багш нь болор бөмбөлөгт гараа тавиад үзгэн. Аалан гараа тавьсан ч ямар ч өөрчлөлт байхгүй байв. Дуудах шидтэн байж хэрэг алга гэж бодно. Нэгэн өдөр Мадаграш хот руу ойртож байгаа талаар мэдэгдэнэ. Ахмадыг хаана байгааг асуухад шидийн аратантай тулдахаар явсан. 2 өдрийн дараа ирнэ гэв. Аялагчдын бүлгэмд хотын хамгаалалт болон иргэдийг нүүлгэн шилжүүлэх хүсэлт гарга гэв. Аалан ч оролцохоор болно. Түүнийг хотын хаалган дээр ирэхэд Мадаграш аль хэдийн ирсэн байв. Хаалганы гаднах морин тэрэг рүү дайран морийг нь идэж байх ба дотор нь хүмүүс байгаа харагдана. Аалан төмөр бөмбөгөө шидэн түүний нүдийг онов өөрийгөө өгөөш болгон Мадаграшийг дагуулan явна. Түүнийг саатуулан дагуул зүгтэн явсаар 3 өдрийн дараа хотын хаалган дээр арай гэж ирээд ухаан алдан унана. Түүнийг ухаан ороход Сэшил хүний санаа зовоогоод гэж уйлна. Гүн болсон бүх явдлыг сонсоод түүний гавьяаг үнэлэн 10 алтан зоос мөн түүний аварсан гэр бүл талархлаа илэрхийлэн алтан зоос өгсөн байв. Ааланч мэтрэл илттэй болно гэж баярлана. Зун болж Михай амралтаараа дахин ирсэн байв. Аалантай тулалдаж дахин ялна. Гэтэл цагаан луу нислээ гэж мэдэгдэнэ. Гүнч ашгүй метрилийн уурхай ажиллаж манай эзэмшил буцаад эд хөрөнгөтэй болох нь цэргүүдээр уурхайг судлуул гэхэд Ахмад судалгаанд хэдэн сар шаардлагатай гэв. Харин Аалан цэргүүдээс болж туршлагын оноогоо цуглуулж чадахгүй болох нь гэж санаа зов. Хотоос нилээд хол ирэн үзүүлэлтүүдээ шалгана. Шинээр хуваалцах скил нэмэгдсэн байх ба Хавкийг дуудан хуваалцах скил ашиглахад хараага хуваалцах буюу Хавкийн харж байгаа зүйлийг харж чадна. Аалз болон баавга нэмэгдснээр хоёрт цохуудыг асуудалгүй ялна. Ийхүү аратны салаатай болно. Хавк болон хоолоовоор хайгуул хийж загас бусдынхаа бултах чадварыг нэмнэ. Баавга дайралт хийж Аалз дайсныг зогсооно. Ингээд төгс боллоо гин. Ааланд нэгэн санаа төрсөн. Шувуунда хараа хуваалцах скил ашиглан гэрийнхнээ харан сайн сууцгааж байгаад нь баярлана. Аалан 9 нас хүрэхэд Ахмадын удаан үргэлжилсэн судалгаа дууссан байв. Уур ханууд 100 гаруй жил ашиглагдаагүй учраас мангасын үүр болсон ба уулын ойролцоох тосгонууд орк гоблинуудын үүр болсон талаар мэдэгдэнэ. Гүн дахин ажилуулахад хэр их хугацаа орох вэ гэхэд багадаа 3 жил болох байх гэв. Гүн аль болох яаралтай нээх хэрэгтэй шүү гин. Харин нөгөө талд Карнел гүн уурхаг ажилуулах гэж оролдоод олон хүн цагаан лууд алуулсан байв. Аалан хашид ажиллаа хийж байх хооронд дуудсан амьтад нь мангасуудыг устгаж байгаа харагдана. Гоблины үүрийг цэвэрлэхэд Аалан өөрөө ирсэн байв. Бавгаануудаар дайруулахад Гоблин Кинг гарч ирсэн ч асуудалгүй цэвэрлэж дуусгана. Дахин 100 болж Михай Актамаа төгсөн буцаж ирэх ба түүний царай нэг л баргар харагдана. Аалан тэр хоёр тулалдан дахиад л ялагдана. Михай дүү нартаа язгууртны үүргээ биелүүлэх учраа хэсэгтээ эргэж ирэхгүй байх гин. Аав ээж хоёр нь ямар шалтгаантайг нь мэдэж байгаа харагдана. Санаа зовлтгүй 3 жилийн дараа эргээд ирнэ гэв. Михай Ааланд Сэшилийг хамгаалж байгаарай гэж гуйгаад явна. Аалан 10 нас хүрч төвшин нь 35 хүрсэн байв. Амьтдаа дагуулan оркийн үрлүү дайрна. Гэтэл хонх дуурч маш олон орк дайрч ирнэ. Бавгаанууд оркуудтай тулалдан гинэтл шидийн дайралт ирэх ба броноор амжилттай хаач чадна. Төмөр шайрыг ашиглан тэдний нэгийг устгана. Гэтэл үлдсэн хоёр нь аль хэдийн нуугдсан байв. Оркийн салаа ар араасаа нэмэгдэж ирсээр Аалан бавгаануудаа нэмж гарган тулалдуулсаар оркийн бавгаануудыг нь ядах юмгүй устгана. Давхар шидийн дайралт ирж Аалан хүнд байдалд орно. Гэтэл түүний хажууд Ахмад ирсэн байв. Юу гэж хэлэхээ мэдэхгүй харж байтал
Утаа харагдахаар нь ирлээ. Юу болсон юм гэхэд оркийн тосгоныг эзлэе гэж бодоод гив. Дуудсан мангасуудыг нь харсанд санаа нь их л зовно. Ахмад ч орк кингийг би ялна. Бусдыг нь чи хариуц гэхэд дид ахмад нь ч ирсэн байв. Орк кинг түүн рүү дайртал ахмад юу ч болоогүй мэт дайралтыг нь хаана. Орк кинг ар араас нь дайрсаар ахмад ч ганц гараараа хааж байгаа харагдана. Дид ахмад ч оркуудыг ядах юмгүй устгана. Ахмад ганцхан дайралтаар орк кингийг хоёр хэсэг болгон хуваана. Гоблинуудын тосгонууд руу дайрсан чи биздээ гэхэд тийм ээ гин. Чамааг ирснээс хойш хотын гадна шидийн чулуугийн мангасуудын цогцос ихээр олдох болсон. Чамаа гэдгийг мэдэх амархан байсан. Тэр амьтад чиний чадвар биздээ гэхэд тийм ээ гэв. Гүнж гисэн эртнээс мэдэж байсан. Тиймээс л анчин болгосон байх гин. Харсан зүйлийг маань нууцламаар байгаа бол оронд нь эзэлсэн тосгонуудынхаа мэдээллийг илтгэж бай гэв. Аален дараагийн удаа оркуудын тосгон руу бавгаануудаар дөрвөн талаас нь дайруулж шидтэн оркуудыг төрүүлж устгаснаар амжилттай эзэлсэн байв. Удалгүй гүн дээр хааны элч ирэх ба хүүгийнх нь өдрийн тэмдэглэлийг өгөн язгууртны үүргээ гүйцэтгэн амиа алдсан гэдгийг нь хэлнэ. Гүн Сэшилээс бусдыг гарган түүнд язгууртны үүргийн талаар тайлбарлахад Сэшил алуулахын төлөө амьдэрсэн юм уу гэж уурлан гараад явчихна. Аланыг хооллож байх үед Сэшил алга болсон гэд бөө юм болно. Сэшилийг годомжин сууж байхад нь олж ирнэ. Ален түүнийг тайвшруулан үүрээд авч явна. Тэднийг буцаж ирэхэд аав нь уурхайн эрхийг хаанд өгч язгууртны үүргийг чинь болиулнаа гэхэд Сэшил би язгууртны үүргээ гүйцэтгэнэ гэв. Ален 11 нас хүрч дахин нэг оркийн тосгоныг эзлэн би зэрэглэлийн шидийн чулуутай болно. Цагаан луугийн уул руу гарч уурхайн үүдийг олох ба уурхай хуйх цохоор дүүрсэн байв. Бүтэн 1 сарын турш бараг 2000-ыг устгасан ч цохноо дуусахгүй орж чадахгүй л байв. Дахин 1 сар үргэлжилсэний эцэст гинэт гарч ирэхээ болно. Хоолоовыг уурхай руу оруулан уурхайн зургийг гаргана. Өдөржин үргэлжилсэний эцэст арай гэж хатныг нь олно. Баавгаануудаар дайруулан уурхайг цэвэрлэн нотлохоо болгон хатан зохны хуйгийг авчирсан ч түүнд итгэхгүй бүгд л эргэлзсэн. Гэтэл уурхаагаас олсон гэд материал гаргаж ирэхэд яалтч үгүй түүнд итгэнэ. Аален уурхайн байршил болон дотоод бүтцийн зургийг нь өгөхөд шин судал байж таарна. Ийхүү шин уурхай илрүүлсэн болж уурхайн 30%-ийг түүнд өгнө. Аален 12 нас хүрч материалийн уурхай дахин ажиллаж эхэлнэ. Хааны илч дахин ирэх ба Корнелгүй хамт ирсэн нь хоёр гэр бүл уурхайг хамтран ашиглах санал авчирсан байв. Гүнч нийслэлд очих тухай хэлэхэд хааны илч надад итгэсэнгүй гэж уурлана. Материалээс болж жинхэнэ төрхөө харууллаа гэд явна. Гүнч бүтэн 100 жилийн дараа ирж байхад хуваа гэсэнд нь уурлан Ахмадыг ирэхээр хамт нийслэл рүү явнаа гэв. Гинэт шууган болж дээрэмчид Сэшилийг авч явах гэж байв. Аален тэдэн рүү дайртал утаа тавин түүнийг ухаан алдуулна. Түүнийг ухаан ороход Сэшил хажууд нь хэвтэж байх ба хоёул хүлүүлсэн байв. Тэдний нэгийг дагуулan шуугаа өрөөнөөс гаргах ба цонхоор хартал тэднийг агаарын хөлөгт авч явж байв. Цааш явуулан шалгахтал хааны илч Корнел гүннээр хуйлдсан байж таарна. Гранвилл нийслэлд очивол асуудал болно гэхэд санаа зовох хэрэггүй гэрээнд гарын үсэг зурулчихнаа гэв. Аален ч хүлээсээ тайлан тэднийг аргална. Гэтэл гаднаас өөр нэг нөхөр орж ирэн түүнийг өшөглөн унгана. Тэр яаж алга болвоо гэж гайхахад нөгөөх нь скил харж байгаагүй юм уу гэв. Аален шуугаа ашиглан Корнелийн хоолоогоор түүнийг дуудан аалсны тороор зогсон Сэшилийг аваад агаарын хөлгөөс үсрэнэ. Бүх карта төсвөр дээрээ тавьсан ч газар буухад түүний хөл хугарна. Навч ашиглан өөрийгөө эмчлээд цааш цогтно. Мөрөө буруулахын тулд байшингуудыг тойрон эргэлдэнэ. Хотоос гарan мөрөө үлдээхгүй тулд хамгаалтуудаа ашиглан тэдэн дээгүүр үсрэн явна. Зүгтэж явсаар ойд хоноглохоор болно. Сэшил авьяастай гэдгээ яагаад хэлээгүй юм гэхэд хэллээгээ сайн зүйл болохгүй гэв. Өглөө болж манай хоёр цааш зүгтцгаана. Гэтэл тэдний хөөж яваа нөхөр хотыг тойрон хүрээгээ тэлжгүй. Манай хоёр 2 хоног зүгтэж явсаар Гранвиллийн хойд бэхлэлт дээр ирэх үед нөгөө нөхөрч тэдний мөрийг олсон байв. Шууд л цааш дахингүй. Сэшил цэргүүдтэй байвал аюулгүй биш үү гэхэд тэд түүнийг тогтоож дийлэхгүй гин. Дахин нэг өдөр өнгөрч манай хоёр зүгтсаар л байв. Гэтэл ойгоос Мадаграш гарч ирэн тэднийг хөөн. Өмнө нь Араныг хөөж байсан Мадаграш байж таарна. Том зайд гарч түүнтэй тулдахаар хүлээн. Аалз болон баавгаануудаар дайруулахад Мадаграш бүгдийг нь устгана. Хамгаалт ашигласан ч Мадаграш тэднийг устган Аленыг барьж ав. Түүний хөлнөөс нь эхлэн амандаа хийн хацхад хутгаа гаргаж ирэн үлдсэн нэг нүдрүүн зоон. Аален бүх айдсаа тэсвэр болгон шилжүүлсэн учраас түүнийг хазаж дийлэхгүй байв. Хутгаараа дамжуулан цахилгаан цохиулан түүнийг устгаж чадна. Түүнийг ялсны хариуд 82,000 оноо авна. Сэшилч уйлан чамааг өгчихлээ л гэж бодлоо гин. Гэтэл нөгөө нөхөр аль хэдийн тэднийг гүйцээд ирсэн байв. Чамааг энд алнаа гэд түүнийг өсөртөл өшөглөнө. Яасан? Шидийн араатнаа гаргахгүй юм уу гэд
түүнд сэлэм тулгахад түүний хажуугаар галын шид өнгөрөх ба Сэшил ашигласан байв. Дахин дайрахад нөгөө нөхөр түүнийг алгадаад унахчихна. Ален хүүхдэд томорч байдаг хулчгар амтан гэхэд түүнийг дахин өшөглөн унган дээрээс нь дэвслэнэ. Ален ч түүн рүү инээн одоо зүгтхаас өнгөрсөн шүү гин. Шувууга төрүүлж явуулан Ахмадыг дуудуулсан байв. Нөгөө нөхөрч Ахмадыг доромжлон 10 жил цайз хамгаалчихад хөдөөний Ахмад л төдий юу гэд түүн рүү дайрна. Түүний дайралт Ахмадын хамгаалтыг дийлдэггүй. Ахмад би олон нөхдөө алдсан. Намааг үлдээгээд бүгд өгсөн. Тэднийг хинээрч доромжлуулж чадахгүй гэд экстра скил авра билет гээд дайрахад нөгөө нөхөр 2 хэсэг болсон байв. Ийхүү 4 өдөр хөөцөлдөж явсны эцэст эсэн мэд харштаа ирнэ. Ален Корнел гүн болон хааны элч нарын талаар бүх зүйлийг тайлбарлахад гүн яаралтай явж хаанд мэдэгднэ гэв. Ален түүнийг зогсоон саналаа хэлнэ. Надад өгсөн уурхаан эрхийг буцааж өгье. Үүнийг ашиглан хааны гэр бүлээс хэргийг шийдэж өгөхийг хүсгэв. Гүн хааны гэр бүлийг хахуултна гэж юу гэж гайхахад тийм ээ та өөрийн гараар гэр бүлээ хамгаалах хэрэгтэй гин. Ахлах зарц үгч нь хитэрч байна гэхэд гүн шудраг захирагч байх гэж хичээж ирсэн ч энэ удаа чиний хэлснээр болъё гэв. Ийхүү гүнгийн охиныг хулгайлсан этгээдүүдийг шийтгэж Корнел гүнгийн эзэмшлийг хурааж авсан байв. Мөн Ален Сэшил хоёрыг язгууртны үүргийн талаар сурахыг зөвшөөрсөн байв. Багш нь тэдэнд энэ зүйлийн талаар цааш задруулж болохгүй гэд газрын зураг үзүүлэх ба энэ бол төв төв бидний амьдарч байгаа Раташ хаант улс бол энэ. Хойнонд байгаа том улс бол Гямут эзэнт гүрэн. Харин энэ бол мартагдсан твдэх Чөтгөрийн хааны газар нутаг. 112 жилийн өмнө Чөтгөрийн хаан гарч ирсэн. Тэрээр бүх хаадыг бууж өгөхийг шаардсан ч хинч зөвшөөрөөгүй. Тэр явдлаас 50 жилийн дараа авгаа гамшиг болсон. Энэ ертөнцийн бүх шидийн араатны төвшин нэмэгдэж Чөтгөрийн хаан шидийн араатнуудаар айран бүрдүүлэн төв тврүүд арьсан. 4 жилийн хугацаанд 4 улс мөхсөн. Төв твээс гадна Дварф твийн Баукс эзэнт гүрэн, Эльфийн твийн Розенхейм рүүч дайрсан. Гямут эзэнт гүрэн 5 твийн холбоо байгуулсан. Авьяастай хүүхдүүдийг сургаж тулааны талбар руу илгээсэн ч Чөтгөрийн хааны армийг зогсоож чадаагүй. Гямут эзэнт гүрэн газар нутгийнхаа 4/1-ийг алдаж мөхөх цагаа хүлээхээс өөр аргагүй болсон. Гэтэл эзэнт гүрэнд хүн төрөлхтний найдвар Хермиос Баатар төрсөн. Баатар 15 наснда тулааны талбарт гарч Чөтгөрийн хааны армийг ялж 5 жилийн дотор хилийг сэргээсэн. Одоо ч тэргүүн игнээд тулалдж байгаа гэхэд Ален Баатар Чөтгөрийн хаан хоёр хоёулт 5 одтой. Одоогоор энэ хоёр энэ ертөнцийн ирээдүйг атгаж байгаа юм уу гэж бодно. Багш, манай улс тариалан хүнсээр тусламж үзүүлж байгаа гэхэд миний төрсөн тосхон үүний л төлөө бүтсэн байна. Бодонгийн мах, гүнгийн гэр бүлийн даруухан амьдрал бүгд холбоотой байж гэж бодно. Язгууртны үүрэг бол 3 жилийн цэргийн алба хаан тулаанд оролцох. Тэнд залуусын тал нь амиа алддаг гэв. Гүн Мадаграшиг ялсан. Сэшилийг аварсны шагнал. Дээрээс нь гуйх нэг зүйл байна гэв. Энэ бол 600 алтан зоос. Надад байгаа бүх мөнгө. Үүнийг аваад Сэшилийн бие хамгаалагч болж хамт академид орж тулааны талбарт ч хамгаалж өгөөч гэж гуйна. Ален миний авьяас бол бүтээгч бурхан Эрмиягаас авсан хүч. Дуудах шидтэн. Энэ хүчээр Сэшил хадагтайг хамгаалнаа гэхэд гүн маш их баярлана. Гэхдээ 2 шагналыг буцаая. Оронд нь миний болон Крена гэр бүлийг татвараас чөлөөлж өгөхийг хүснэ. Гүнч түүнийг нь зөвшөөрнө. Мөн түүний албат байхаа болж Сэшилийг хамгаалъя гэхэд гүн түүнийг нь мэдэж байсан болтой нэгэн илд өгнө. Чиний ачаар би дэд гүн болсон. Энэ бол манай гэр бүлийн бэлэгдэл болсон илд. Чамд юу ч болсон манай гэр бүл арыг чинь даах болно. 4 жилийн турш сайн ажиллалаа гин. Ален ч энэ ертөнцид шилжиж ирэх биш. Энд тариачны гэрт төрж бодон агнаж язгууртны албат болоогүй бол академид орох боломж олдохгүй. Тамийн зэрэг ийм л утга учиртай байж бурхан анханасаа тамийн зэргийг сонгон дахин төрөх нэгнийг хайж байсан байх. Баатар гарч ирсэн ч Чөтгөрийн хааны аюулд байгаа энэ ертөнцийг авруулахын тулд байх гэж бодно. Ален түүний хүсэлтийг зөвшөөрөн Сэшил хадагтай бид хоёр Чөтгөрийн хааныг ялнаа гэв. Ийхүү аним маань дуусаж байна. Дуустал нь үзсэнд маш их баярлалаа. Бичлэг маань таалагдсан бол лайк, subscribe дарж дэмжээрэй. Удахгүй дараагийн анимаараа иргэн уулзъя. Хонхоо асаагаа түлээж байгаарай. Баяртай.